За та бүхэнд их орончдын баярын мэнд хүргэе. Монголын улс төрийн ууган өвчин Монгол Улсын нам байгуулагдсны 105 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд би малчин өнөөдөр 3 сарын 1 өдөө малчны хот тэлж нялх төлийн дуу цангиж эхэлсэн ийм өрн цаг ирж байгаа сайхан цаг үе бас давхцж байна. Тэгээ би бас энэ Монголын улс төрд Монголын төрд сайн цаг ирж гин гэж ойлгож байгаа. Өрийн цаг ирж байгаа гэж ойлгож байгаа. Сүүлийн үед авч байгаа одоо юу гэдгийг мэдрэмжээр бол язгуурын монгол хүнийг монголчууд таньж мэдэж эхэлж гин гэж харж байгаа. Ер нь монголчууд бид хэн байсан юм бэ? Хэн байх ёстой юм бэ? Ирээдүйд хэн байх юм бэ гэдэг энэ үзэл санаа монгол хүн бүхний одоо цээжинд одоо асч эхэлсэн гэдэг ийм мэдрэмжийг сүүлийн үед аваад байгаа. Тэгээ ерөнхий сайдын хэлдэг цэгцрэх хөдөлгөөний төвд монгол хүн байгаа гэдэг нь надад таалагдсан. Тэгээ энэ намын даргын хэлдэг чөлөөлт, дөрвөн чөлөөлтийн эдийн засгийн чөлөөлт гэдэг бол малчны хотод малчин өрх айлд очих маш чухал хэрэгцээ шаардлага байгаа гэж би харж байгаа. Ерөөсөө малчин хүнээс бид их олон зүйлийг малчин хүнээс малчин өрх айлаас бид нэр ирээдүйн Монголын хөгжлийн зарим чиг баримжааг харах ёстой гэж бодоод байгаа юм. Ёогүйвэл Монголын нийт төрхийн бараг 30 орчим хувь нь хөдөө орон нутагт энэ говь тал хэрийн бүс нутагт язгуурын соёлоо хадгалаад нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд ингээм амьдарч байна. Тэгэхээр энэ 30% ахуй амьдрал амжиргаа өрхийн орлого өснө гэдэг бол Монголын эдийн засагт маш чухал одоо үзүүлэлт болно. Тэгэхээр Монгол төрийн бодлого Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, засгийн мөрийн хөтөлбөр болж цаашаа Монгол төрийн бодлого болж энэ малчид руу чиглэсэн Монголын мал аж ахуй руу чиглэсэн цогц шинжилгээний ажлуудыг одоо хийж хэрэгжүүлж эхлэхээр бас ингэж яригдаж за малчдын төлөөллийг бас ингэж оролцуулж байгаа нь туйлын их баяртай байна. Тэгэхээр Монголын одоо сэргэн мандал бол малчин хүний сэтгэлгээний оюун санааны тэр үндэстээр суудлах ёстой гэж би боддог. Монголын сэргэн мандлын үндэс бол язгуурын монгол хүн, нүүдэлчин хүний зан суртахуун хүмүүжилдээр суудлах ёстой гэж боддог. Язгуурын одоо монголчуудын сэргэн мандлын үндэс бол малчин өрх айлын амжиргаа өрхийн орлого нэмэгдэж дундаж болон түүнээс дээш давхар руу шилжин олсноор бас тодорхойлогдно гэж боддгоо. Тэгээ та бүхэнд баярлалаа.